Та бүхэндээ үзэсгэлэнт Чежүү арлаас энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Өвлийн Чежүүгийн далай үнэхээр үзэсгэлэнтэй сайхан юм. Өчигдөр бид хүүхдүүдтэйгээ хамт далайн эргээр зугаалж байх үед хэдийгээр гадаа хүйтэн маш их салхитай хүчтэй давалгаатай байсан боловч тэнд нэгэн залуу тэр давалгаан дээр салхиар серфинг хийгээд үнэхээр наадж байсан. Тэгээд салхи хүчтэй салхилах тусам том давалгаа гарч тэр залуу үнэхээр аз жаргалтайгаар тэнд тоглож явахыг бид нар харсан баг. Мэдээж заримдаа унана, заримдаа дахиад босно. Тэгээ энэ үйл явдлыг харахтаа надад нэг зүйл санагдсан. Бидний итгэлийн амьдрал мөн бурханд үйлчлэх үйлчлэлийн амьдрал маань яг энэ серфинг хийж байгаатай адилхан юм болов гэж. Бурханы ариун сүнсний тэр хүч чадал, ариун сүнсний хүчтэй давалгаа салхи байж иж бид нар итгэлийн амьдрал болон бурханы бас үйлчлэлийг бид нар хийж чаддаг. За нөгөө талаас бурханы өгсөн тэр давалгаан дээр бид балансаа бариад зөв байна гэдэг бол чухал. Тэгээд бас үйлчлэл хийхдээ бид нар тэндээс баяр хөөргийг авч баяр хөөртэйгээр эзэнд үйлчлэн гэдэг нь чухал юм болов гэж бодогдсон. Өнөөдрөөс эхлээд цахим чимээгөө цагаараа дамжуулан та бүхэндээ Тимот ном, Тит номыг хүргэх гэж байна. Энэхүү тайлбар номлоо яг л тэр давалгаан дээр баяр хөөртэйгээр салхиар наадаж байгаа залуу шиг дараа үеийн залуу удирдагч нартай зориулж байна. Яг л Тимот шиг, Тит шиг, мөн Йошуа шиг Монгол чуулганы ирээдүй болсон залуу удирдагч танд энэхүү тайлбар номлолыг хүргэх болно. Тэгээ энэ цуврал хичээлүүдэд дамжуулан та бүхэн үнэхээр бурхнаар өргөдөөсэй гэж хүсэж байна. Алдарт номлогч Энди Стенли лидершип буюу удирдлагын хувьд нөлөөлөл гэдэг бол үнэхээр чухал. Нөлөөлөл бол удирдлагын нэг хэсэг нь биш, харин бүх хэсэг нь юм а гэж хэлсэн. Тэгэхээр аливаа удирдагч хүн өөрийнхөө эрх мэдэл юм уу байр сууриараа хин нэгэн хүнийг нэгэн газарт удирдах чадах боловч өөрийнхөө нөлөөллөөр түүнээс илүү, түүнээс хол гайхалтайгаар удирдах чадна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бас нэг ийм судалгаа байна. Ердийн хүнтэй игэл жирийн хүн амьдралынхаа туршид сайн муу ямар нэгэн байдлаар доор хаяж 10,000 хүнд нөлөө үзүүлж чаддгаа гэсэн байдаг. Тэгвэл Христ итгэж бидний хувьд амьдралдаа ямар олон хүмүүст бид нар хүрч нөлөөлж чадах вэ гэдгийг эндээс бид харж чаднаа. Тэгэхээр та удирдагч хүмүүн үү? Та бусдад нөлөө үзүүлдэг манлайлагч мөн үү? Та эргээд хараарай. Таны ард хэн бэ? Тэгэхээр лидершип буюу удирдлагын гол цөм нь нөлөөлөл. Удирдагч хүн бол бусдад нөлөө үзүүлдэг хүн. Бидний араас биднээс нөлөө авсан, итгэлийн сайн нөлөө авсан тэр хүмүүс бидний араас дагдаг юм. Тэгэхээр өнөөдөр Тимот номынхаа хамгийн ихний хэсэг болох 1-р Тимот 1-р бүлгийн 1-ээс 2-р эшлэл мөн 18-аас 20-р эшлэлийг хамтдаа уншиж энэ хэсгийн тайлбарыг бүгдээрээ авцгаая. Тэгэхээр энэ хэсгийг бид нэр итгэлийн хүү Тимот гэж нэрлсэн байна. Паул энэхүү загтлаа өөрийн итгэлийн хүү Тимотед зориулж бичсэн байна. За мэдээж Паулын хувьд сайн мэдээгээр дамжуулан Тимотыг төрүүлээгүй ч гэсэн түүнийг сурган үйлчлэлд ялангуяа бэлдэж дасгалжуулсан сүнслэг дасгалжуулагч, сүнслэг эцэг нь болсон маа. Тийм учраас итгэл доторх миний хүү Тимот гэж түүнд энэхүү загтлаа бичсэн байна. Тэгэхээр бид нар 2-р Тимот 1-р бүлгийн 5-р эшлэлээр үзэх юм бол Тимотед тийм ээ итгэлийн сайн эмээ мөн итгэлийн ээж байсан тухай өгүүлж байгаа. Тэр эмээ болон ээжээрээ дамжуулан энэ итгэлийг өвлөн авсан тухай Библи өгүүлдэг. За тэгвэл Паул хизээ Тимоттой уулзсан бэ гэж. Библи судлаачид Паул анхныхаа аяллахаа явцад Тимоттой уулзсан гэж үйлсэн байдаг. Тэгэхээр анх Паул Люстр хотод очих үед Люстрийн Тимот гэгч залууг ажиглан харсан. Тэр үед бол залуу Тимот нэг 18-9 настай арай 20 хүрээгүй ийм л залуу байсан байна. За
Паул тэр залууг бол ажиглаж исэн баг те. За харин хоёр дахь удаага Люстрт очих үед Тимотийн талаар одоо маш гайхалтай сайн мэдээг гэрчлэлийг бол тэр сонссон баг. Тэгээ бид нар Үлс номын 16 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэлийг үзэх юм бол Люстрийн Тимот гэж одоо дагалдагч байна. Тэр залуу дагалдагчийн хувьд бол одоо итгэлийн хувьд үнэхээр бусдаа хүлээн зөвшөөрөгдсөн одоо тэр саашаал хүртсэн нэг юм а гэж түүнийг магтсан баг. Тийм ч учраас Паул аяллахаа тийм хоёр дахь сайн мэдээний аялалд Тимотиг өөртөө хамт авч явахыг хүссэн байдаг. Өөрөөр хэлбэл чи надад хэрэгтэй. Тийм ээ би чамтай хамт явмаар байна гэж түүнийг хүлээн зөвшөөрсөн байх нь тийм. Тэгэхээр бид өөрсдөө итгэлийг эргэн харцгаая. Цаг хугацаа өнгөрөх үед үнэхээр бидний итгэл өсөж байна уу? Бидний итгэл хэр зэрэг төлөвшөж байна вэ? Бид бусдын одоо тэг хүндэтгэл хүлээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн тийм итгэл тэг магтаалыг авсан. За мэдээж хүмүүсийн магтаал гэсгээс илүүгээр Бурханаас тэр магтаалыг авсан. Бас итгэж найдаж чадах тийм нэгэн болж бид нар өөрчлөгдөж байна уу? Үнэхээр Бурханы үйлчлэлд хин нэгэнд хань болж хаанчлалд хамтдаа явхад бэлэн ийм одоо Тимот шиг удирдагч болон бид нар төлөвшөж байна уу гэдэг асуултыг магадгүй өөрөөсөө асуух хэрэгтэй байна. Ингээ Паул Тимоттой хамт аялалд гараад маш олон газруудаар явсан. Тэд нар одоо Эфесийн чуулган, одоо Коринтын чуулган, Филиппой гэдэг маш олон чуулгануудыг хамтдаа босгон барьж байгуулсан. Энэ бүх үйлчлэлийн дунд Тимот яг л Паулын хувьд хүүшгэн түүнээс суралцаж, өмг төшөг болж хаанчлалын төлөө хамтдаа явсан баг. Цаг хугацаа өнгөрсөний дараагаар Паул Ром хотод хоригдож, за Ромын шоронгоос анхныхаа одоо суллагдах үедээ тэрээр Крет арал дээр очисон. Тэнд Паул Титтэй уулзаж, Титийг тухайн газар нутгийн удирдагчаар томилсон баг. За үүний дараагаар Паул одоо Тимотиг Эфесийн чуулганы гол одоо удирдагч болгож түүнийг томилсон баг. Тэгэхээр Паулын хувьд нас ахих тусам нэгэн зүйлийг мэдчихсэн. Тэр юу гэхээр хааны алба гэдэг бол халаатай, эзний алба гэдэг бол ээлжтэй юм аа. Түүний цаг болж байна. Тэгвэл насан туршид амьдралаа зориулан босгон байгуулсан чуулган яах вэ гэдэгт Паул хамгийн ихээр санаа зовж исэн баг. За тэгвэл түүний хувьд энэ бүх үйлчлэл маань Тит шиг, Тимот шиг залуу удирдагчдаар дамжуулан дараа үеийн удирдагчдаар дамжуулан үргэлжлэн гэдгийг маш сайн мэдчихсэн учраас тэр үйлчлэлийнхаа төгсгөлд Тимотед зориулж, Титэд зориулж захидал бичсэн. За тэгэхээр үүнийг бид нар pastoral epistle буюу одоо пастрын захидал, хончдын зориулсан захидал гэж бас бид нар хэлдэг байна. Тэгэхээр Паул Тимоттой үйлчилж, хамтдаа үйлчилж эхлэх үед Тимотийн хувьд яг одоо 30 нас хүрсэн байсан. За мэдээж тухайн үеийн одоо 30 нас гэдэг бол бас идэр бага залуу нас байгаа. Тийм ч учраас Паул маш олон газар захидалтаа чи залуу хүн гэж өөрийгөө голох хэрэггүй тий бас одоо айж эмэх хэрэггүй чи зоригтой байх хэрэгтэй гэж түүнийг маш олон газар зоригжуулсан босгон байгуулсан энэ үгүүдийг дамжуулсан байдаг тий. Тэгэхээр бид нар Тимот номын эхний хэсгээр өнөөдөр хамтдаа уншсан эхний хэсгээр оршил хэсэг гарч байгаа. Яг энэ оршил дээр энэхүү захидлын гол санааг тий яагаад юуны төлөө Паул Тимотед захидал бичих болсон бэ гэдгийг 3 зүйлээр илэрхийлсэн баг. Өөрөөр хэлбэл 3 чухал зүйлийг одоо Тимотед захисан байна. За эхнийх нь нэгдүгээрт нь Тимото итгэл доторх миний хүү чи нэгүслийг өмссөн Бурхны нэгүслийн одоо хүн байгаарай. Нэгүсэл дотор үргэлж байгаарай гэдэг чухал захиасыг өгсөн баг. Тэгэхээр энэ чинь Паул 3 зүйлийг өгүүлсэнтэй Бурхны нэгүсэл, Бурхны өршөөл, за мөн Бурхны амар амгалан одоо чамтай хамт байх болтугай гэж энд хэлсэн байна. Тэгэхээр Есүс Христэд итгэж хүн болгоны амьдрал Бурханаас өгөгддөг онцгой бэлэг гэж байдаг. Тэр бэлэг бол нэгүсэл, өршөөл, мөн амар тайван байна. Энэ 3 бэлгийг Бурхан өгдөг байна тийм үү. Тэгэхээр энэ 3 бэлэг бол үнэхээр чухал юм аа. Технийх нь grace буюу нэгүсэл гэдэг бол асар том үг байгаа. Тэр нэгүсэл болвол ерөөсөө бид авах зохисгүй тэр гайхамшигтай Бурхны хайр, уучлал, ивэлийг одоо бэлэг болгож авчлаараа хүртэн авч байгаа те. Энэ үйл явдал бол одоо нэгүсэл юм аа гэж. За тэгвэл
Дараагийнх нь зүйл нь болох тэр өршөөл гэж хэлсэн байна. За тэгвэл өршөөл гэдэг бол тэ одоо асар их гим нүглээс болж авсан тэр хараа шийтгэл маань түүнээс бид нар зайлахын аргагүй. Гэтэл Бурхны гайхамшигтай хайраар энэ өршөөл үзүүлж тэ энэ их нүгэлтэн маань ялтан маань өршөөлийг одоо хэлтрүүлгийг хүртэн авж байгаа. Нүглийн уучлалыг авч байгаа. Энэ бол өршөөл юм а гэж. Христээр дамжуулан энэ өршөөл бидэн дээр ирдэг. За дараагийнх нь энэ peace гэдэг одоо тэ энэ амар тайван болох төр Бурхнаар дамжуулан нэгүслийг авсан, Бурхны уучлал өршөөлийг авсан хүнд бий болдог. Онцгойлон бидний Бурхантай харилцах харилцаа холбоон дотор энэ peace буюу амар тайван байгаа гэдгийг илэрхийлсэн энэ Бурхантай харилцах харилцаа нь одоо эвлэрсэн гэсэн энэ утгыг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал, бидний үйлчлэлийн амьдрал нэгүслэр эхлээд нэгүслэр дуусдаг. Өөрөөр хэлбэл энэ Бурхны нэгүсэл, өршөөл тэгээд дээр нь Бурхантай харилцах харилцаа холбоо гэдэг бол ерөөсөө бидний итгэл үйлчлэлийн амьдралын бүх зүйл байгаа. Энэ гурван зүйл бидний амьдрал дүүрэх учиртай. Тэгээд бүр одоо хальж гарах ёстой. Эндээс хальж гарч байгаа зүйлийг бид нар үйлчлэл гэж хэлдэг. Нөгөө талаас энэ гурван зүйл бидний амьдрал бэлхэх үед энэ хүний хувьд Христтэй улам адилхан болж өөрчлөгдөж байна гэж хэлдэг байна. За хоёр дахь зүйл нь Паул юу загсан бэхтэр чи Бурхны үг сургаалаар сайн тэмцлэр тэмцээ гэж хэлсэн. За бид нар 18 дугаар эшлэлээр харах юм бол энэ зүйл гарч байгаа. Тэгэхээр Паул Тимотиг тэ үйлчлэл дээр тавьж түүнийг тослох үед Бурханаас чамд тухайн үед Бурханаас чамд өгөгдсөн тэр үг, тэр иш үзүүлгийн үгийг марталгүйгээр үргэлж түүнийг чи санаж яваарай гэж хэлсэн. Тэгээд Бурхны үгийн дагуу сайн тэмцлэр чи тэмцээр гэдгийг сануулж өгсөн байгаа. Тэ анх чамд одоо гар тавин ажиллах үед Бурхны бэлэг одоо авьяас чиний дотор сундран гарсан тухай өгүүлж. Тэгэхээр энэ Паул юуг сануулсан бэхтэр яг л нөгөө хурим хийж байгаа хосыг ажиллах үед те яг хормын өдөр тэр нөгөө гол ингээд нөгөө сургаал мессеж өгдөг штэ. Тэгэхээр хоримлож байгаа хосууд бол тэр өдөр пастораа дамжуулан өгч байгаа хоримндаа авч байгаа тэр мессежийг насан туршдаа санах хэрэгтэй байдаг те. Эргэж бодох хэрэгтэй байдаг. Яг л үүнтэй адилхан чи Бурханаас авсан тэр анхны хараа дуудлага тэр үгээ насан туршдаа одоо санаж яваарай. Тэр үгийнхаа дагуу те үргэлжлүүлэн амьдраараа гэдэг энэ захиасыг одоо хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр үйлчлэл гэдэг бол ер нь итгэлийн амьдрал өөрөө энэ бол тэмцэл юм аа. Бид сүнслэг тэмцэл дотор байгаа гэж Паул хэлсэн. Эфес номын 6 дугаар бүлэг дээр үзэх юм бол бидний тэмцэл тулаан бол тийм ахан бие шинэ сүнслэг муу сүнсний эсрэг тэмцэл гэж. Тэгэхээр энэ тэмцэл бид нар юугаар тэмцэх вэ гэхээр ариун сүнсний сэлэн болох Бурхны үгээр бид нар тэмцэнэ гэж хэлсэн. За ялангуяа Паул болон Тимотийн үйлчижсэн тэр цаг үед бол маш олон гажбуур урсгалууд байсан. Томоор авч үзэх юм бол 3 хэсэг байсан. Эхнийх нь болохоор одоо легализм буюу те хууль одоо эвдэн шашин болон энэ хууль энэ бүхнийг одоо холилдсон тим одоо гаж сургаал номлууд их олон байсан. Гностизм буюу те сүнс болон махан бие тустай юмаа гэл одоо бас тийм ялзарлыг тунхагласан тим сургаал номлууд байсан. Тэгээ бас мистицизм буюу энэ гайхамшиг те гайхалтай үйл явдалд хит одоо гайхамшигт одоо хэлбисэн энэ мэтий маш олон буруу сургаалууд номлолууд байсан учраас чи энэ буруу гаж буруу номлол сургаалын эсрэг болвол сайн тэмцлэр чи тэмцээрэй гэдгийг одоо дахин загч хэлж байгаа. Тэгэхээр хэрэг бид нар энэ Тимот номын төгсгөлийг харуул те 2 дугаар Тимотийн одоо 4 дугаар бүлгийн 7 дугаар эшлэлдэр Паул өөрийнхөө амьдралыг хэлэхдээ би сайн тэмцлэр тэмцсэн итгэлээ сахиж замаа дуусгасан гэж хэлж байгаа. Тэгэхээр Паул энэ загтлынхаа ихэнд те чи сайн тэмцлэр тэмцээрэй. Төгсгөлд нь би сайн тэмцлэр тэмцсэн гэдэг зүйлийг дахин өгүүлж байна. Тэгэхээр одоо хончлын үйлчлэлийн хамгийн чухал зүйл бол Бурхны үгийн дагуу сайн тэмцлэр тэмцэхтэй. Энэ бол маш чухал дуудлага юм а гэдгийг сануулж өгсөн байна. За 3 дугаарт нь залуу Тимотед өгсөн санамж бол чи итгэл хийгээд сайн мэс чанарын дагуу сайн хүнчин байгаарай гэдэг зүйлийг загсан байна. Тэгэхээр итгэл бидний хувьд үйлчлэлд маш чухал байна. Итгэл бол зөвхөн биднийг аврал руу хүргэдэг зүйл бол биш юм. Бид итгэлээр амьдрдаг зүйл тийм ээ. Тэгэхээр
өнөөдөр бид ялалт байхын тулд өчигдрийн итгэлээр өнөөдөр бид ялалт байгуулж чадахгүй. Өнөөдөр бидэнд итгэл хэрэгтэй. Өнөөдөр бид сэтгэлээрээ амьдрах ёстой. Тэгэхээр итгэлгүйгээр бид Бурхныг баярлуулж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр Тимотийн хувьд сүнслэг удирдагчийн хувьд энэ хүчрхэг итгэлийн хүн байгаасаа гэдгийг дахин загсан байна. За хоёрдугаарт нь мэдээж сайн мэс чанарын тухай өгүүлж байна. Сайн мэс чанар бол бидний яг л тэр луужинтай адилхан биднийг зүг чигийн манд дагуулж бидний хөтлөн дагуулдаг энэ зүйл байгаа. Тэгэхээр зарим хүмүүс сайн мэс чанараа гээсэн тухай энд жишээ авч дурдсан. Зарим хүмүүс нь хувьд бол энэ сайн мэс чанар болон муу болсон тий энэ зүйлийн тухай бас жишээ авч өгүүлсэн. Тэгэхээр удирдагч хүн бол яг энэ сайн мэс чанар тий цэвэр зүрх сэтгэл гэдэг бол удирдагч хүн насан туршдаа өөрийнхөө дотор хадгалж хамгаалж нандинаж авах ёстой энэ чухал зүйл юм а гэдгийг захиж хэлсэн байна. Тэгэхээр Паул энхүү Тимотед хандаж те дараа үеийнхэн удирдагч хандаж хэлсэн энэ загтлынхаа эхэн дээр онцгойлж чиний дуудлага бол сайн хончин байх. Сайн хончин байна гэдэг маань ямар хүн байх ёстой юм бас эргээд хэрхэн үйлчлэх ёстой юм бэ гэдгийг энэ загтлаараа дамжуулан Тимотед за мэдээж Титэд бас хэлсэн байгаа. За ингээд та бүхэн дараагийн хичээлтэй хамт байж Тимот шиг, Тит шиг, Йошуа шиг үнэхээр Бурхнаар сонгогдсон, дуудагдсан дараа үеийн гайхамшигтай удирдагч байж энэхүү гайхамшигтай дуудлагын дагуу явахын тулд Паулийн бичсэн цагтлаар дамжуулан хүч хэрхэгжилж өрөөгдөх болтугай. Дараагийн хичээлээр уулзцгаая. Эзэн таныг өрөөх болтугай.